Энэрэнгүй сэтгэлтэй эрт цагийн хулгайч Сэтэн Жалбаа. Дундгов аймгийн Эрдэнэ далай сумын уугуул Ахмад зохиолч Лувсан Дэлэг гуай дээхэн үед нутаг орондоо алдартай явсан шилийн эр Сэтэн Жалбаагийн тухай хүрнэн ярьсныг би толилуулж байна. Урдын Түшээт-хан аймгийн Говь Түшээг үний хошуу, одоогийн Дундгов аймгийн Эрдэнэ далай сумын Өнгөт Тэнгэлэг багийн нутагт Сэтэн Жалбаа хэмээх шилийн сайн эр амьдарч байсан түүхтэй. Энэ хүнийг сахилынхан нэрээр Лувсан Шарав гэж нэрлэж байсан. Жалбаагай насагсан хойноо Эрдэнэ далай сумын 5 дугаар багийн нутаг Довын хөндөй 5 долгой хайсандаа Хөтөн улаан хавар нутагладаг байж. Энэ хүн бол одоогийн Арангай аймгийн Өгийн нуур Батцэнгэл Үлзийт сумын нутаг хавар буюу тухайн цаг үеийнхээ Саруул гүн, Мэргэн гүн бишрэлтийн хошуу хүртэл явж ноёд баядын адууг хөөдөг байсан гэдэг. 1940-од оны үед Улаанбаатар хот руу Жалбаатай хамт 8 хүнтэй аянчин хөдөлжээ. Хүмүүс шөнийн турш Жалбаагүйгаар хулгай хийж байсныг нь яриулж явдаг байж л дээ. Яриан дуусаж өгөхгүй өдрийн турш дэрэгдэн тэмээн дээрээсээ хажууд нь наалдан чагнаж явдаг байсан гин. Жалбаагай сөөнг бүдэгхэн дуутай. Хажууд нь явсан 3 дахь хүнд өг нь муухан дуулддаг байсан гин. Нэг удаа Жалбаагай хүмүүст "Та нар миний явж хийж байсныг бүрэн яриулъя гэвэл манай тоноо дүнжүүтээр очиод яриулсан дээр үздээ. Хулгай хийн гэдэг ер нь муу ажил шүү дээ. Эд бах болгоод байхаар сонин юм биш. Харин би ядууптар айлын мал хувиг бол авдаггүй байсан. Одоо насны эцэс ойртохоор хийсэн нүглээ наминчилж буян хийж явна да. Ямар сайндаа энэ Оросын улаан аримд 5 сайхан морио бэлэглэх санаатай. Бурууга зөвөн дардаг дайн юм чинь зөвийн талд нь туслахаар буян болох үстэй" гэж ярьж байсан гэдэг. Тэр бол жижигхэн биетэй улаан шар зүстэй хүн байж залуудаа нилээд царайлаг дөрвөлжин банд байсан гэж хуучжуул ярьдаг. Жирийн ядуу ардад илэгтэй ханддаг зөв сайхан сэтгэлтэй хүн явсан гин. Нэг удаа ой модон дотор аргамжаатай байсан хүрэн морийг аваад явтал араас эзэн нь "Ганц ч өдрийн морийг минь үлдээж хайрлаач ээ. Би ядуу амьдралтай хүн аргамжааг нь аваад явж болноо. 3 ихшээсэн гунан өхрийн сур юм шүү" гэж хашгирч гин. 3 ихшээсэн гэдэг нь 3 дахин илтсэн. Элдүүр нь бүрэн хансан хамгийн зөөлхөн бөгөөд хамгийн бат бөх сур гэсэн үг. Тэрхэн үед Сэтэн Жалбаад өрөвдөх сэтгэл төржээ. Энэ хүн ганц сайн аргамжаагаа надад өгчхөөд ганц морио юугаараа аргамжих вүлээ гэж бодоод 3 ихшээсэн аргамжааг нь морьтой нь хамт орхиод явхад эзэн нь "Буян чин дэлгэрээсээ чи жинхэнэ шилийн эр хүн байна шүү" гэж хашгирсаар үлдсэн гэдэг. Өөрөөсөө баян хүнээс сулгаалбал арай бага нүгэл, өөрөөсөө ядуу хүнээс сулгаалбал бүр чих нүгэл гэсэн ийм нэг хуулийг урдын хулгайч нар ухаан бодолдоо сахиж явсан байдаг. Жалбаа бас нэг удаа бөөн адуун дундаас хөөрхөн алаг зүстэй морь барьж хөтлөөд оройн нар жаргахын өмнөхөн овоон дээр түр амраад сууж байж гин. Гэтэл нөгөө алаг морь нь байн эргэн харж санаа алдаад л нүднээс нь нулимс бөмбөрөөд нутаг ус ижил сүрхтэй хорогдсон янзтай байж гин шүү. Цаашаа мордож яваад худаг тааралтахаар нь бууж услах гэтэл нөгөө морь ус жуухгүй улмал санааширсан янзтай нутаг руугаа хараад янзгаагаад байж. Тиймээс Жалбаа алаг морийг өрөвдөд суллаад тавьчихсан юм гинлээ. Үүнээс улбаалаад бибээр хуучин сайхан тэр цагт хулгайч нь хүртэл энэрэнгүй явж хуншгүй муухай өнөө цагт хууль зохиогчд нь хүртэл хулих болжээ гэж шүлэг хүртэл бичиж явлаа. Сэтэн Жалбаа нэг нөхөртөөгөө алс хол хулгай хийж явахдаа олон хоног юм идэхгүй маш их өлсөж гинэ. Тэгээд гоёулаа айлын хотонд орж нэг хонь авчираад муулж идье гэж хэлэлцэн тохирч. Чи бид хоёр хин хинэн хонь муулж сураагүй, үзээчгүй. Гэхдээ ёсоор нь амийг нь таслахаа байг гэхэд ядаж амийг нь бариад муулчхаж дөнгөх байлгүй дээ. Амьтныг хөөхий багал зовоох юмсан гэж ярилцсан байдаг. Юуны төлөө сурсан эрдэн билээ, ядаж зөхөх юу байх вэ? Шөнийн харанхуйд айлын хотноос нэг нь мундаг том эр хонь шүүрээд ирж гин. Тэгээд муулах гэтэл хин хинэн тэр хонинд гар хурж зүрхэлсэнгүй шүү. Сүүлдээ бүр арга ядаад нөгөө хоноо буцаагаад хотонд нь аваачиж тавьсан гэдэг. Үүнийг дурсахаар аргагүй өлссөн журдын хулгайч амиа аврахын төлөө мал алж зүрхэлдэггүй байж. Ажил хийхээс залхуураад одоогийн хулгайч 15 цаасны төлөө хүн алж зүрхэлдэг болж гэж мөн л шүлгэлмээр санагддаг юм. Нэг удаа Сэтэн Жалбаа аглаг эзгүй уулын амны бууд газарт ганц гэр айлд буугаад эзнийг нь гэрээсээ гарах хооронд авдарных нь араар өнгөйтөл
Шинэхэн элдсэн бололтой сайхан хар сурыг дугуйлж ивхэд ханнаасаа өлөгчгсөн байж гин. Тэр сур өлгсөн жигийг сайн ажиглаж аваад шүн болмогт сэмээрхэн ирж гэрийнх нь гадаа буугаад хаяагаар нь гараа оруулж нөгөө сурыг нь тайлж авах гэтэл гарынх нь бугыг айхтар бяртайгаар атгаад авч гин шүү. Тэрхэн үед жалбаагийн толгой ажиллаж "За чи андашгүй унтаагүй байгаа юм уу? Эхнэр хүүхдтэй мэдэгдэлгүй сэмхэн гараад ир ярих юм байна" гэж аминчлан шивэнтэл гарыг нь тавьчихлаа гин шүү. Тэгмэгц жалбаа мориндоо өсөрч мордоод зогтож отсон гэдэг. Эзгүй бууд газар нутаглаж байсан тэр гэрийн эзэн мөн л янз бүрийн хүнтэй нөхөрлөдөг явдалтай ир байж л дээ. Нэг удаа жалбаа хошууныхаа хойд биеийн сангийн далай хийд дээр ирээд явж байтал түүнийг холын хошууны тамгын албатан хүмүүс барих гэж тандаж яваа нь дуулджээ. Нэгэнт хар авсан жалбаа хийдээс баруун хоошоо гарсан замаар эргүүлсхийн хөтөлдөл отож байсан нөгөө хүмүүс мэдчихэд араас нь нэхэж хөөсөн байна. Жалбаач мориндоо дашуур өгч ухасгийн хурдалжээ. Тэгээд Эрдэнэ овооны баруун хоймор дох өндөр хадны дэрэгдүр гаруутаа хажуу тишээ бултаж хадны ард морьтойгоо наалтан зогсжээ. Төдөлгүй мөнөөх хөөж яваа хүмүүс хадны хажуугаар давхиж өнгөрөхөд жалбаа нөгөө хадны нөгөө талд орж нуугдаад 9 минут хоцорч чадсан байдаг. Тэр цагаас хойш уг хадыг жалбаагийн хад гэж нэрлэх болсон юм билээ. Одоо ч тэр нэрээрээ байдаг. Эрдэнэ далай сумын төвөөс баруун хойш 20 км газарт Дарцагт хэмээх бэсрэгхэн уул бий. Энэ уулын баруун талд адуу мал нуухад зориулагдсан гэлтэй тэр үхэндээ мушгирч дугуйрсан доголтой жаахан сархиа байдаг. Энэхүү сархиаг жалбаагийн ам гэдэг юм. Жалбаа энд алс холоос хөөж ирсэн адуу малаа нууж байсан гэдэг юм лээ. Тэрээр 1940-од оны үед нутгийнхандаа ярихдаа хэрв том адуу арваадыг нуучгаж болдог байсан. Харин арваас илүү адуу нуухад багтаж өгөхгүй ил гарч баригдуулчих гээд байдаг байлаа гэж ярьдаг байжээ. Жалбаагүй альва юмд нарийн аргатай их ухаалаг хүн байж энэ нь олон газар олон хүнтэй уулзаж учирч элдв бэрхийг туулсан шилийн сайн эрийн амьдралтай нь шууд холбоотой болов. Жалбаагуйнхан 5 толгой, ил энгэр, улаан хошуу гэдэг буузнуудад голдуу өвлждөг байлаа. Ширүүн цас шуурга тавихад 5 хошуу малаа бүгдийг нь гаднаа хурааж хөдлөглөгүй тогтоогоод хоноо дүнжүүтээр адуулж өнгөрөөдөг байж билээ. Бусад айлын мал шуурганд уруудаад явчихдаг. Харин жалбаагүй мал огт шуурганд урууддаггүй тийм нэг эд шидийн гимээр явдал олон тохиолдсон байдаг. Энэ бол ердөөл эцэг өвгдөөс уламжилж ирсэн малч ухаан байж. Мань хүн хоттой хоньныхоо өмнө үхрээ бөгнүүлж хураагаад бууцныхаа хөлд тэмээгээ хэвтүүлээд түүний өмнө 2 азраг адууга урагшин гонцгой байрлалаар цовруулсхийн зогсоогоод альч малаа хөдөлгөөнгүй болгоод тогтоочдог адтай нэгэн байжээ. Ингэхдээ гэрийнхээ үүдэнд зогсоод янз бүрийн аялгаар "Хөөе хаай, хөөш" гэсэн дуу аваа гаргана. Ингээд л хэдэн минут болоход тэмээ өхөр нь хөвтөөд халз өмнө нөмөрт нь адуун тогтож зогсоод хөдөлгөөнгүй болох жишээтэй. Нэг ёсондоо 5 хошуу мал нь аль альныхаа нөмөрт, амьсгааныхаа элчинд, бас гэрийн утааны элчинд хорогдож тогтоод удаан үргэлжлэх цасан шуурганд бүгд уяатай юм шиг хөдөлгөөнгүй байдаг байж. Сэтэн жалбаа хэмээх ийм нэгэн элдвтэй эр Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын нутагт галтай цогтой амьдарч явсан бөгөөд түүний адал явдал арга туршлага өдгөөч говь нутагт дуурсагдан яригдсаар байдаг билээ.